Өчигдөр минь төргийн үзэгчтэй соёл эрдэнэ хөтөлбөрийн энэ удаагийн дугаар эхлэж байна. Энэ удаагийн дугаараараа бид үзэгч та бүхэнтэйгээ үндэсний өв соёл, язгуур урлагаа өвлөн тээж түгээн дэлгэрүүлж явж байгаа уран бүтээлчдийг уулзах болно. Заларсан анхаар хэмэгтдэгэж ачт богдмин наурин олмин паттен юрнордон зүрхэн залбирал шингэсэн махтадан ургмо Язгуулда богдмин эх болсон хамгаалны тусаад эгнэгт ачдалт төгс буйна хайрлаа эгнэгт ачдалт төгс сайн буяны ёсон хүслийн богдмин Монгол нарны гэрэдмэ ойнара тэврээд төрд тутамда ядгуусан Монголоо түгэж ачт богдмин дэлгэрхийг их буйна хайрлаач
амадангийн төлөө мөнхөд оршихыг өрөө үтсэмж төгөлдөр яруу их шиглэнд цагаан лавэн аюулгуул үзүрби хөх замбуурингийн амгалан бүхнээ ёрой оровон мудан бишэрхэр ачт богдоёрой оровон зунгалга улми баттиг ёройо За өчигмийн төргийн урилга хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Уран бүтээл арин байна уу? Уран бүтээлийн хувьд бол бас нэг жоохон зогсонгүй байдалд байж байгаад 25 он бол сүүлийн 2 дугаар хагастай бол намайг тэнгэр ивэлэг гэж хэлж болохоор тийм ч учраас та бүхнийг саналыг бас хүлээж авах бас юм том шалтгаан болсон болов уу гэж би бодож байна. Студид дуулагдсан одоо энэ дуу бол тийм ээ үнэхээр бас одоо нэг том бүтээл гэж хэлж болохоор дуу гэж бодож байна л та. Гүр азарга өөрөө бас богдын магтаал бол миний Монгол түмэндээ өргөж байгаа сэтгэлийн өргөл юм аа гэж бас өөрөө хэлсэн билээ. Маш удаан хугацаанд хоорондоо ярилцах байт юм уу? Ийм зүйлийн араас бас бий болж биелээ болсон болов уу гэж бодож байна. Гүрээхэн хувьд бол энийг бол маш сайн судалсан. Тэгээс би гүрээхийг бол байгалийн өгдөл нь бол арай өөр гэж боддог. Богд гэдэг энэ гигантны тухай бол уран бүтээл хийнэ гэдэг бол уран бүтээлч хүний бол бас нэг талаа бол хацтай завшаа нөгөө талаа бол хүсэл өнөөдлийн нэг үзүр гэж хэлж байна. Монголын одоо 10 богд байдаг. Тэрний эхний 2 нь бол халах тийм ээ. Тэгээ ингээд түүхийн холбоонд бол төөнөөс хойш 8 9 хүртлээ бол ингээд төвд хүнийг бол сонгож байгаад 10 дугаар богдод буцаж бас Монгол одоо монголчууд биднээс дундаас тодорсон ийм учраас бол 10 дугаар богдынхаа тариныг энэ дунд оруулж өгсөн байдаг. Энэ бол өөрөө бас 2 ангитай буюу цикл бүтээл гэхгүй. Нөгөө яг 2 дахь өөр нөгөө яг цикл аялал нь бол лам нар өөрсдөө дуулдаг. Ер нь хэцүүгүй юм хүндрэлгүй юм гэж байх уу. Гэхдээ энэ бүтээл бол нэлээд бас хариуцлага нэгсэн ур чадварыг шаардсан ийм бүтээл болсон. Бараг 6 сар 7 сар яг энэ бүтээл дээр суусан. За энэ одоо бүтээл дээр суухад бараг 6 сарын хугацаа шаардсан гэж байна. Үүнийхээ хажуугаар бас нэг андраг гэд түүхэн дуулалч жүжиг байсан тийм ээ. Ховд аймгийн уран бүтээлчтэй бас хамтран гаргасан байна лээ. Төрийн шагнал соёлын хоёр сэтгэлтэнд Дамбын төрөө тахын маань цомнол түүний шав инх бот гэж бас сайхан залуу байдаг. Энэ хоёрын хамтарсан зохиол. Андраг гэдэг нэрийн болохоор анд нөхөч гэдэг юм ингэж ойлгоод байдаг. Энэ бол үндсэндээ цэргийн хөө хуйгнаас хэсгийг тастаж аваад тэгээд нөгөө шидээд шагаач үрдэг шүү дээ. Энийг бол яг их төвдөө бол андраг гэдэг байсан гэж. Ховдын театрын хувьд бол составын хувьд мэдээж сая нэг орон тооны янз янзын асуудлаас бол жижиг составтай. Тэгээд Говьлтан аймгийн театрын хөгжимчтэй байгач. Дээрээс нь нөгөө манай Ховд аймагч өөрөө цэргийн ангитай тэндээс хөгжим салаанаас нас хэрэгтэй зарим хөгжмөдөө авч. Ингэж нэг дуулж үжиг оркестрийн состав маань бүрдэж хийсэн.
хамгийн сайн даваа тал Ховд аймгийн театр бол дуучдын хувьд бол нэлээд өндөр зэрэглэлийн сайн дуучдтай. Тэгээ ийм болохоор нөгөө дуулж үжиг хийхэд гол хүчин шалгуурууд нь тэнд байгаа тань л. Тэгээд дээрэс нь нөгөө одоо залуучуудын хий бүтээ гэсэн тэр аяаслаг бөгөөд тийм ирмэлцсэн гал шиг тэр сэтгэл нь амжилт буюу энэ бүтээлийг хийхэд айгүй их тустай болсон. Ийм л учиртай. Та дөнгөж сая нөгөө дуучид маш өндөр зэрэглэлийн байна гэж ярьж штэ. Ер нь бол Ховд аймгаас театр одоо хоолойтой тийм уран бүтээлч төлхөө гараад ийн гэ бас ярьдаг шүү дээ. Та тэн дээр юу гэж боддгоо? Тий, энэ би олон судлаач, олон тэр энэ эрдэмтэн мэргэдийн ийм үгийг сонсч ирсэн. Монголын нарийн хоолойтнууд их сайн төрдөг. Ийшээ тал хэр болоод ирэхээр Монголын өтгөн хоолойтнууд их сайн төрдөг гэдэг. Энэ бол яалтчгүй сая үл яг энэ дүн дээр багтлагдсан. Ягаад тэгэхээр тэр дуулж жүжиг гэдэг маань өөрөө тухайн гол дүр гэдэг юм эсвэл нарийн хоолойт гэх юм уу тийм. Энэ одоо дуулж жүжиг бол бас нарийн хоолойтлуудын үүрэг оролцоо ихтэй. Дээд өнгөнүүдийг авахд бол жоох явдалтай асуудалтай гэдэг юм да. Тэр ур чадвар шаардлагацсан тийм бүтээлийг хийхийг би өөрөө зорьсон. Тэрүүн дээр бол ямар ч тийм барьц алдахгүй байгаа бодоход би бол хувьдаа энэ яриад байдаг энэ юу бол гайхамшигтай өний юм байна. Монголын баруун зээл хоолойны яг уул уурхаа бол баруун тал дээр байдаг юм байна гэж байна. Та ер нь яг өөрийнхөө хөгжмөөр үзэгчдэд яг юу мэдрээсэ гэж хүсдэг вэ? Монголчуудын олон 100 жил ингэж уламжилж ирсэн урлаг нөгөө хөрөх чадвар аягүй сайн байдаг. Яг тэгэхээр нүүдэлчдийн соёл өөрөө тийм. Тэгэхээр хөрөх чадвар сайн байгаа нөхцөлд сайн эзэн байхгүй бол бас нөгөө бүдгэрх талын бас их дэмжих магадлал өндөртэй. Тийм учраас одоо энэнийг л болж л өгвөл нэг ингээ баримт гэдэг юм уран бүтээл дээрээч гэдэг юм ямар нэгэн байдлаар ингээд яах юм бол одоо миний хүсэл зорилгын нэг нь биелж байгаа л гэсэн үг. Атэр дүрийн шарахай. Нахигэ. Хиду. Наймаа. Ягус битоли. Харин. За амдраг богдын магтаал. За өөр ямар том хэлбэрийн бүтээлүүд вэ? Тий, яг энэ жил нөгөө манай соёл урлагийн их сургуулийн бас нэг төсөл явсан. Дэлхийн театрын уралдаан болд юм л та. Тэр энэ жил бол Вьетнамд болсон. Тэр үнд манайх нөгөө ертөнц гэж физикал драмаар оролцсон. Одиссей энтергээ нөгөө төлсийн бүтээлүүд байдаг штэ. Тэрийг 5 махбодод хувиргаж Монгол болгож тэгээ хийсэн байдгийн. Тэгээ энэний хөгжмийн зохиолчоор ажиллах бас бололцоог надад олгоод тэгээ эх орондоо 8 шагналыг авчирсан байсан. Тэгэхээр монголчуудын оюуны тэр дундаа авьяасын тэр уурхаа бол ямарваа нэгэн юм сэтгэл гаргаад зүтгэх юм бол амжилт болж болдго юм гэсэн бас нэг жишээ. Энэ ертөнц энэ физикал драм бол үндсэндээ байгаль дэлхий байхгүй хүний хоорондын харилцаа байхгүй бол юу ч биш шүү гэдгийг харуулахыг зорьсон юм л физикал драм л да. Тухайлбал яг энэ ертөнцийн одоо хөгжмийн ямар хэлэх юм уу? Хөгжмийн ямар жанр илүү их орж ирсэн? Тийм. Тэгээ энэгөө эртний тэр нөгөө эртний грекийн тэр том хөлгөн судруудыг ингээ хийчихээр яг нэг талыг барьчихаар их хэцүү. Тэгээ орчин цагийн физикал гэдэг уу биеийн хилэмжээр хилдэг ингээд жанр оруулчихаар бол дан үндсээ барих хэцүү, дан эсвэл сонгодгүй барих хэцүү болчиход байна. Болсон учраас бол би бол энэ хоёрыг холисон. Үндснийхээ хөгжмийг тэгээд компьютерийн одоо сүүлийн дууралтуудыг холж иж тэр дундаас арай нэг жоохон дөхүүлэх маягтай тийм дууралт болох гэж зорьсон. Тэгээд энэ бүтээл маань нэлээд гайгүй амжилттай болчихлоо гэж би үл тэгж бодчих байсан. Одоо нийтэд зориулъя гэх юм бол нийтийн сайхан бас дуунууд байна тийм ээ. Дууны уран бүтээл их бага хийсэн тийм л уран бүтээл ч юм байна. Ер нь бол нийтдээ нэг 30 орчим дуу байна да тийм. Давхал ёстой уул тархаад оргилдэн ави минь ухаан байх юмаа Давхал ёстой ачаа тархаар урмандан ави минь уг байх юмаа Ёстой жаргал тархаар уянган ави минь сэтгэл байх юмаа
та гүннийг таархаа ухаарлан ави минь сургаал бахимаа насан нэмхийн тоогоор наашлан бодогдох нутаг аавнде усны бүрэлдэхин аясаар үрдээ санагдах бурхан Тэгэхээр сүүлийн үед таас ямар уран бүтээл гаргав? Манай яруу найрагч Алтан Түлхүүр битээр бол уран бүтээлийн маш сайхан амдууд байна. Яруу найрагч Монгол Улс урлагийн өвсгөл Лутгын ахтай бас их ойрхон уран бүтээл хийж байна. Одоо Нимбугийн Баямх төрөл бидээс их ойрхон найзуудууд бол зөндөө. Өнөөдрийн үед бол бид энэс жишээ болгож авч байгаа нь бол Алтан Түлхүүрийн Шүлэг Хөх Монголын аавууд гэж. Аав гэдэг нэрэнд л одоо багтарж амьдарч байгаа эрчүүдийн тухай дуулах гэж л энэ уран бүтээлийг манай Алтан Түлхүүр маань хийсэн. Хантал ширсэн элдний хягийг хацар булах мөрди хомгийг хацаргва хатти хайлыг харгалдах дайсныг яаж Харшиг хүлээн үегэ бач газрын бүгдөө мөхтөн яаж хомдохоо уур ачтаа угаалдэхэ Маш сайхан уран бүтээл юм. Ер нь ингээд нэг юм юу гэдгийг огшааж штэ. Баяр магна маань бас өөрөө дуулахтаа бас нэг тийм яг тэр одоо өөрөө чинь одоо ярьдаг одоо мэдрэмжийг бас их гой гаргаж өгч
дуулж байна. Тий нөгөө дуучин болгон өөрийнхөө илэрхийлэхийн тулд нөгөө бурхны өгдлөөсөө шалтгаалаад Аа. янз янзын илэрхийлэмжтэй байдаг шиг надад санагдаад байна. Жишээ нь зарим дуучид бол ухаан төрөндөө яваад байдаг, зарим нь аяасаараа зодоод байдаг. Манай баяр магнаач мэдрэмжээрээ тэр уран бүтээл тандаа, мэдрэмжээрээ дуулаад, мэдрэмжээрээ юм тандаад байд юм болов. Тэр мэдрэмж маш торгон байгаад байд юм болов гэж би зүгээр баяр магнагийн хувьд бол тэгэж бодоод байгаа. Тэгээ энэ өөрөө их сонио бас чинь дуул нь 3-аас 4 бадагтай байдаг гэтэл чинь баг 10-аад бадагтай дуухгүй. Өө гэх юм уу? Тийм тэгээ тэндээс нь бол би яг энэ сэргийн гэдэг юм уу нэг эрчүүдийн нэг цэсгийг өөрөс нэг марш темперэнд оруулж энэ 3 бадаг тэндээс авсан. Тэгээд энүүгээрээ яг ингээд одоо эхний ээлжинд арт өмнөд байгаа ингээд мэдчихлээ. Дараагийн одоо бол би нөгөөтхөр нь яг сонгодог жанраар. Тэгэхээр тэн дээр одоо та чанар орж ирэх нь. Цэл олоотой хүн байх гэдэг байхгүй. Гэтэ нэг 13 дугаар дуунаад ингээд наашаа яваад байгаа аудыг бас дуулаад байгаа байхгүй. Сумн хаан тусхыг мэддэг гэдэг байгаа байхгүй. Тэр дуун дээр гарч. Тэгэхээр аргагүй л нөгөө бүх юмдаа эзэн бүх юмны ноён нуруу тэгээ нэг сайхан чимээгүй хүн шиг тэгэл ингээд тийм асуулт байна. Шийдчихдэг юм улсуудыг л аав хүний хямрал ороодхоо тэр айлын хямарс бол дагаад өмжөд гэдэг шүү дээ. Аав хүний хямар одоо тэр сүр сүлд нь юм сайхан өөдөд дэше яхам бол тэр айлч гэсэн тэгээ сайхан өөдлөн дэвчдэг гэдэг тийм ээ. Та багшийнхаа талаараас лээш таны багш бас ер нь их сайхан Монгол аялгаатай. Тэр ер нь танд яаж зааж зөвлөж ямар зүйлийг зүрх сэтгэлдээ шингээж өгсөн юм бэ? Миний үндсэн мэргэжил бол контрбасист. Тэгээ хөгжмөжийн дунд сургууль тэр тухайн үе. Тэгээ би ч олон жил бас ингээд үндэсний урлагийн театр тухайн үе улсын ардын дууч гинж уулахт их уурч контрбасист хөгжмөр байсан. Өөрийн хүсэл сонирхлоор бол энэ хөгжим зохиох энэ хэцүү ажил руу орсон юм л да. Хоёр хүн байдаг. Нэг нь яг анхных нь миний багш бол төрийн шагналт цогцлын нацаг дөрж гэж юм бэ. Дараа нь би магистра гадлаахан гэж хөөмний дөөрээр хамгаалсан. Тэрнийг бол манай төрийн шагналт Бирвагийн мөнх болт гэдэг хүн бас үүдэж ингээд хувь тавилангаар ийм хоёр эрхэмтэй ингэж багшийн барилга тогтоосон байдаг. Гэхдээ аз таарч хоёулаа нөгөө Монгол аялгаатай Монгол яг бүгд Монгол л доо. Гэхдээ надад их ойрхон Монгол байсан баггүй. Цогцын насгад дөрж гişгэн одоо үнэхээр хайрлж хөндлөж явдаг. 21-р зууны ихэнх үеийн манай энэ хөгжмийн урлагийн нэр төлөөлөгчдийн нэг өөрөө Дундгой аймгийн харьяат хүн говийн тухай, говийн уран бүтээлүүдийг хийсэн байдаг. Миний өнөөдрийн хийж байгаа бүтээлүүдийг бол Тэнгэрээс миний багш цогцын насгад дөрж гişгэнс хараад бас хамт ингээ болохгүй газар нь заа зөвлөөд ингээ явдаг болов уу гэж одоо би их горддоо шүү дээ. Дэлхийн нийт бол нөгөө Монгол гэдэг талаас нь маш их харж байгаа шиг байна. Дээрээс нь Монголын урлаг өөрөө энэ нөгөө олон жил 100 жил хөгжсөн урлагийг бодох юм бол нөгөө шин сонин урлаг байгаад байгаа шиг. Тийм учраас бол хаан явсан газрууд бол Монголын тоглолтуудыг зэрэгтэл дөрөв үзээд байгааг бодоход бол энэ бол өөрөө таанаас өшөө юм хийх ёстой, энд эзэн байх ёстой гэдгийг хэлээд байгаа модул гэж одоо бид ойлгох шүү. Би ийм үг хэлэх гоё гэж боддоо шүү дээ. Хүний ч өөрийн ч ер нь юмдаа эзэн болсон хүний өдөөс сарах айгүй тийм болцоотой болдог гэж. Тэгэхээр өөрийнхөө олон мянган жилийн яс өв соёлтой эзэн байсан хүмүүс чинь хүний ер нь ямар ч байсан өмнө гим хийсэн хүн шиг л харагдахгүй л баг. Тэрний нэг жишээ бол одоо манай үндэсний урлагийнхан байдаг тийм. Таны хувьд таны хамгийн их шансыг шалгаж ирсэн уран бүтээл гэвэл ямар бүтээлийг нэрлэх вэ? Хөмнөрхөн гурвалжин этно балет гэдэг энэ ЮНЕСКО-гийн тайзан дээр тогтогдсон бүтээл шүү дээ.
Энэ жоохон хэцүү байсан. Ягаад тэгээд хэцүү байх шалтгаан нь бол хөмөргөн гурвалжин ч манай эртний өмнөх 5000 жилийн өмнөх асуудлыг хөндөж байгаа сэдвүүд. Тэгээд энэ цомл нь одоо ардын багш шинжлэх ухааны гарьяат дулан багшийн цомл шүү дээ. Тэгээд инх гэрлийн маань тэгэл. Тэгээд тэр юу гэж нь яг орчин цагийн техник тоног төхөөрөмж юм уу орчин цагийн сэтгэлгээгээр гарч байгаа аялгаугаар эсвэл зэмсэхээр үзүүлнэ гэхээр айгүй хэцээсэн. Тэгээд яг хөө тэр бүтээлүүд бол үндсэндээ миний бас дараагийн сонирхлыг хөтлөх замын нэг болсон. Тэр нь бол эртний хөгжмийн судалгаар надад намайг оруулсан байхгүй. Ер нь эртний хөгжмийн ямар тодтолтой байх ёстой юм. Монголын уламжлалт энэ хөгжмийн зэвсэг дундаас эртний хөгжим гэдэг аль алийг хэлэх ёстой юм гэдэг олон асуултуудад надад дараагийн бүтээл ирээд. Тэгэхээр тэр бүтээл бол надад нэгдүгээр хэцүү хариуцлагатай байсан. Нөгөө талаараа бас маш том одоо зүйлүүдийг ойлгуулсан ийм бүтээл болсон. Хөмөргөн балет маань болохоор өөрөө одоо тэр хөдөлгөөнийг хадны бичгээс одоо улбаатай одоо тэндээс гарч бүжигдэглээч нь өөрөө судлаж тэр хөдөлгөөнийг одоо этно болгоход яах вэ гэсэн нэг тийм бас нэг тийм хөдөлгөөний судалгаа байна шүү дээ. Тэгэл бохоо. Өнөөдөр байгаль дэлхийн шүтэл зээч гэдэг юм уу? Энэ юмны хэм хэмжээ алдаад ирэхээр л ямарваа нэг юм ингээд болохоо байд юмаа гэдгийг тэр үед бас ингээд хэлээд бас яваад байсан юм уу гэсэн нэгдүгээр санаа байдаг. Хоёрдугаарт энэ юу зохиол бичнэ гэдэг бол нэг хэрэг. Зохиолыг тайзны бүтээл болгоод ингээд явна гэдэг бол бас нэг хэрэг байхгүй. Тэгэхээр бол энэ ямарваа нэг юм бол судалгаан дээр л төгчөө тэр баримжаа гарна гэхээс биш чэйжний мангаар явах юм бол энэ бол байж болохгүй зүйл. Ер нь одоо энэ кино уран бүтээл гэдэг юм уу, тайзны бүтээл нь, дэлгэцийн уран бүтээл нь тийм ээ. Энэ болгонд одоо хүч нэмдэг, илүү их амьдруулдаг зүйл нь өөрөө хөгжим байгаа шүү дээ. Хөгжмийн тэр жоохон шигтгэж гэсэн ямар их одоо чухал эд юм бэ? Ямар хүний зүрх сэтгэл рүү гүн гүнзгий ингэж хүрч чаддаг юм бэ гэдэг бол түүнээс харагдаж байгаа юм л да тийм ээ. Тэгэхээр за дүгсээ хідүүлээ бол уран бүтээл, дууран бүтээлийн ярьлаа, томоохон хэмжээний тайзны бүтээлүүдийн бас ярьлаа. Ер нь цөөхөл одоо хөгжмийн ер нь хэрэг уран бүтээлүүд тойрож байна та. Энэ материаллык зүйл арай л ихтэй байна гэсэн шалтгаанаар энэ нийгмийн сэтгэл зүй арай өөр тийшээ яваад байна гэсэн ойлгоод байдаг байхгүй би тэгж хараад байдаг магадгүй би буруу харж иж магадгүй шүү дээ. Гэхдээ яг энэ орон зайд өнөөдөр тийм тайвширлын нэг ямар нэгэн зүйл байх ёстой юм байна. Тэгээ энэ байх ёстой зүйл нь миний талаас юу байх ёстой вэ гэдэг тайвширлын эм гэсэн тийм цомог хөө нэг 15 минутын цомог анирстүүдтэй хамт олонтой хамтраад ингээд эхлүүлээд бас 2-3 жилийн нүрийг үзчихлээ л дээ. Тэгэхээр миний амьдралд том хэмжээний бүтээл нь ч байдаг юм байна, цөөхөл нь ч байдаг юм байна л дээ. Тийм байна. Гоё асуулт. Би ерөөсөө ингэж бодож байгаагүй юм байна. Бүсгтэй хамтлаг маань сая хэдэн сард үлээ пенза гаргадаг юм? 6 сард. 6 сард пензныхаа нээлттэй хийсэн тийм ээ. Тий. Ер нь 2 цомог гаргасан байдгийг. Нэг нь хөсгөт нь нөгөөх нь жангар нэртэй. Эхний цомгийн амжилт бол гарсан даруйда гадны 7-8 аварцыг тэргүүлээд захимаар уралдчихсэн тий тухайн үед. Тийм тухайн үед захимаар уралдчихсэн. Тэрний 7 чөлөө 8 шагналыг аваад тэгээд отгон шагнал нь манай мөнгөн бод шагнал. Тэгээ нөгөө тэр хоёр цомгоос яжгаад нэг олон жилд одоо үйл ажиллагаа явуулаад олон цомогтой хүмүүс best of хөсгөтөн гэсэн пянз гаргасан юм байхгүй. Пянз гэдэг зүйл бол үндсэндээ уран бүтээлчдийн бас нэг талтай бол бүтээлийнх нь нэрийн баталгаа болоод байгаа шүү. Нөгөө талдаа ирээдүйд бас нөгөө пянз гэдэг бол нэг өөр төвшөнд очих юмаа гэсэн санаа. Зөв хадгалж чадах юм бол хэдэн мянган жилийг наад чинь айгүй яагаад зөв хадгалж чадах юм бол бүтээл гэдэг зүйл өлсгөр хоол иддэг зүйл биш байхгүй. Тэр үнд маш цензуртай ханддаг байх ёстой. Тэр үнд зөв хадгалалт, хамгаалалт, сурталчилгаа бүх юм байж ич тэр бүтээл үнцэнтэй байдаг.
Ер нь яг энэ хөгжим дуу хоор энэ хөг их шиг гэдэг таны хувьд ямар үнцэнтэй ямар зүйл юм бэ? Энэ хөгжим гэдэг зүйл хүний оюун санаанд хамгийн их гэрэл гэгээтэй зүйлийг авчирдаг зүйл тийм үү? Нийгмийн тосгол болдог зүйл тийм ээ. Одоо жишээ нь үгтэй дууг шүү дээ. Ингээд яачаар утгын таамс үг Үгээр нь сонсоод сонсоод ойлгохгүй. ойлгочих. Тийм яг үнэ. хөгжим бодвол оюун санааны тэрийг тулгахгүй шүү дээ. Энэ ч тархичи өөрөө хогинсо биш шүү дээ. Энд юм болгоныг ингээд чигсээр байгаад өнөөдөр бас нийгэм маань зөв тийшээ явж гинэгүй нийгмийн хандлага маань яагаад вэ? Энийг зөв голдруулд оруулдаг зүйл бол өнөөдрийн бид бүхний яриад байгаа соёл иргэншил соёлтой холбоотой дээрээс нь тэр дундаа хөгжим дуу. Тэгээ энэ зүйл өнөөдөр үнцэнтэй байх юм бол хүн бас нэг зөв байх юм гэдэг шиг. Тэгээ би нэг үг хэлэх маш дуртай. Соён гэгэрэл хаана хүчтэй байна, соёл урлагийн тэнд үнцэнтэй байдаг гэж. Би энэ үгийг хэлэх маш дуртай. Энэ одоо урт хугацаанд хийсэн, бүтээсэн, тойросон тэр болгоныг ярих юм бол нэвтрүүлгийн цаг харахын хүрэхгүй байх. Ингээ хамтдаа яварсан таны хувьд нэг тэр л өдөр гэдэг нэг сайхан хоршил байдаг тийм ээ. Энэ бүтээлээр энэ хүрээд ярилцлагаас өндөрлөе гэж бодож байна. Та энэ бүтээлийн талаар нэг тавьчихаа манай үзэгчдэд мэдээлэл өгөөч. Тий. Энэ виолончел төгөлдөр дүэт. Боёо эрэгтэй эмэгтэй хүн хоорондоо яриад хайр тавентайгаа ч гэдэг юм эсвэл гэр бүлийнхтэй болоод ам мөрийнх зүйл байдаг. Гэхдээ хизээч тэр нөгөө цэг тавьж шалтгаан байх шиг байхгүй. Хүн байгалийн хүчин зүйл ч ямар нэг юм хөрөөд одоо тэгээд ингээд шалтгаан байвал өөр. Оюун санаагаар нэгдээд хайртай гэж нэгдээд сэтгэл зүгээрээ нэгдээд ингэсэн хүмүүсүүд бол ямарваа нэг юм гарц байд юм а гэдгийг хэлэх гэсэн санаа. Ингээ бүтээлээ хамтдаа сонсъё. За.
За дөнгөж сая үзэгч та бүхэнтэйгээ тийм ээ. Ер нь том хэлбэрийн бүтээл ямар байд юм бэ? За цөөхөл хөгжим зориулсан тэр уран бүтээлүүд, дуу хоорыг үзэгч түмдээ хүргэсэн бол яг одоо бид бүхэн маш сонирхолтой нэгэн сэдвийг Хөндөх гэж байна. хөндөх гэж байна. Тэр бол ер нь бид нар ингээ уран зургийг харахтаа яаж уншиж, яаж ойлгох хэрэгтэй юм бэ гэдгийг бол төдийлэн сайн мэддэг шүү дээ. Ямар цан хараад хэлбэр өнгө дүрсийг хараад за энэ нэг ийм агуулмжтай байна, энэ нэг байгаллыг илэрхийлсэн байна гэдэг ч юм уу. Ерөнхий ингээ том агуулгаар нь хардаг бол түүний цаана яг юу нүүддэг юм бэ? Яаж унших хэрэгтэй байдیں۔ Яаж мэдрэх хэрэгтэй байд юм бэ гэдгийг бол төдийлэн сайн мэддэг. Тиймээс бид яг энэ сэдвийн хүрээнд ярилцгаар за соёл урлагийн их сургуулийн багш доктор дэд профессор Баяр Төрийг өрсөн юм аа. Танд өчигмэн төргий. Тавчим дүргээ. Тэр бүтээлүүдийг хамгийн түрүүнд яаж харах хэрэгтэй бэ? За уран зураг бол ерөөсөө харах яруугаар гэж хэлдэг тийм ээ. Тэгэхээр уран зураг бол хүний харах ихтэй дамжиж л одоо хүний сэтгэл зүйнд хүрч шүү дээ. Тэгэхээр тэнд өнгө байх нь, дүрс байх нь, зохиом, дүр ингээ хөдөлгөөн гэдэг энэ өөрөөр хэлбэл одоо хүний нүдэнд баригддаг тэр зүйл бол уран зургийн гол арга хэрэгсэл байна шүү дээ. Тэгээ уран зургийн гол зорилго бол гоё сайхандаа биш, үнэнд оршино гэж. Тэр нь бол юмсын одоо харагдах тэр хэлбэр тэрийг одоо үнэн зөв сайхан зурхтай биш харин тэрний цаана угдж байгаа тэр мөн чанар тэр далд мөн чанарыг илрүүлэх оршно гэж үздэг. Тиймээс орон техникийн бол юмсын тэр гадна одоо харагдах нүдэнд харагдах газаад хэлбэрийг гоё сайхан дүрслэх төдийгүй түүний цаана угдж байгаа тэр далд мөн чанарыг л илүү одоо дүрслсэн дүрслэх чиглэгдсэн ийм одоо зарчимтай их үү. Тэгэхээр уран зургийг хараад бол хамгийн түрүүнд зохиомжийн төв хаана байна. За тэгээд ямар өнгө одоо колоритэнд нэгдсэн байна, ямар хөдөлгөөнтэй байна, ямар хэмнэлттэй байна. За энэ бүхнээ дамжуулж ямар одоо утга санаа илэрхийлж гэнэ үү. Тухайн бүтээл бол заавал нэг зураач бол нэг утга санааг тэргээр дамжуулт хүнд хэлж байгаа, хүнд өгүүлж байгаа. Тэр утга санаа бол хүний хүнд хүрэхтэй бол тэр дүрээр, өнгөөр, зохиомжоор, хөдөлгөөний хэмнэлээр хүрч байгаа шүү дээ. Хаалт өндөр сэргийн мандалтын үеийн Италийн Леонардо да Винчиг тэр нууч үтсийн зоог гэх тэр Иесус Христ 12 дагуултайгаа байгаа тэр зураг. За тэр бол яхаар анх удаага одоо хүмүүсийн тэр сэтгэл санааны байдлыг одоо ууралсан эсвэл эгдүүцсэн, жигсэн ч юм уу, айсан ч юм уу, гайхсан тэр эмоцийг анх удаага харуулсан. Өвгөн хуурч гэх мэт одоо 1950, 60, 70-аад оны үеийн зурагт шугам алсалт орж ирсэн байна. Тэр нь одоо ядуу суган тэр өвгөн хуурч гэдэг юм уу, сэнг суган тэр одоо линд бараалгасан хар буур идэргээл тэр нэлээд асалтаас яг Европ уран зураг шиг. Сэгж байгаа одоо энэ азрагны насалтааныг одоо бүхэн мэдэн шүү дээ бид. Тэр хоёр одоо азрагны, тэр хоёр одоо сүртэй амтны, тэр хоёр адуусны улаарсан тэмцэл пирамид хэлбэртэй байгаа зохиомж. За тэгээд харын төвшинgt доохнуур авсан байгаа. Тэгэхээр харын төвшинг доогуур авна гэдэг чинь бол аливаа юм бол тийм сүрлэг одоо монументал хэлтэй харагдана гэсэн. Одоо өнгө гэхэд бол тэр чинь нөгөө өлөөний нар тусаад хоёр азрын чэйжинд одоо ингээд нар талд нь тосч байгаа. Тэр хоёр чинь нэг нь бүгэн тийм шарга, нэг нь бараан тустай байгаа. За тэгээд тэр бараан нь бол шиир цагаан байдаг хат цагаан. Тэр нь одоо тэр тулах цэгийг татгаж байдаг ч юм уу. Тэр чэйжин туссан нарны туяан одоо улам тэр шарга газрын тэр хүч эдийг үл татсан ч юм уу. Ингээд энэ бүх талаас нь унших хэрэгтэй. Хүмүүс тэгдэж штэ. Холоос хараад үзээрэй, ойроосоос нэг хараад үзээрэй гэдэг. Монгол зураг шиг тийм олон одоо дүр төсөлтэй, тийм детальны зураасаар зурсан юмыг бол ойрч харах шаардлагатай. Зураасаар нэг үүсэлэн дүрсэлсэн олон үйл явдал. Тосон будгийн уран зургийг бол их холдно. Тэдний бол холдох тусам өнгө нь нээлж улам агаартай улам уран зайд харагдах нь шүү дээ. Яг адилхан яг ингээд фото шиг зурсан дэл гоё биш байхгүй. Яг адилхан зурх юм бол зураад яах юм фото биш. Социализмын одоо 21 оноос хойш зөвлөлт орсон нөлөөгөөр тийм ээ манайс социалист нэмийг байгуулад 70 жил явлаа. За тэр 20-од онд чинь яасан гэвэл монголчууд ч өнөөдөр шиг бүгдээр биш үсэх тайлгдаг байлаа. Зарим нь одоо биш үсэх хуучин монголоор бичдэг, зарим нь өөрөөсөө мэдэхгүй. Тэрэнд тэр одоо тухайн үеийн нам төрийн засгийн бодлогыг яаж ойлгох юм? Шууд ингээд хараад энэ чинь ингэж ойлгохдохоор юм зурна шүү дээ. Уран зураг урлагийн гол зорилго бол хүнийг тийм ээ одоо хүнд гоо сайхныг таашлуулах, хүн одоо ертөнцийн гоо сайхнаар харах, уран зургийг авах, тийм ээ сүнийг хүмүүжүүлэх гээл урлагийн үндсэн үүрэг энэ. Тийм учраас дэлхийн дахны хүн төрөлхтний бүтээгээд байгаа тэр орчин үеийн contemporary гэдэг юм уу, авангард гэдэг юм уу, одоо тэр бол инсталляц, дүрс хөдөлгөөн дуу бүх юм нийлсэн янз бүрэл дүрсэлж байгаа тийм ээ бүгдээр юм. Тэр бол нэг талаараа бол сэтгэлгээн задраад бас одоо өөрийгөө илэрхийлээд тэр тал дээр сайн талтай. Гэтэл одоо шинжилгээл бүгдийг өөрчлөх юм бол Монгол зураг гэдэг чинь жишээлбэл байхгүй. Ямар юм байсан гэдгийг хэдэн жилийн дараа танигдах мэддэггүй болчих шүү дээ. Гэх мэтлэнгээр ер нь сөрөг юмнууд ч байгаа.
Гэхдээ одоо ардчилсан нийгэмд бол чи тэгж болохгүй юм болохгүй арга байхгүй. Чөлөөтэй зорно. А гэхдээ үндэсний юмаа бас аваад явж явах тийм бодлого байх хэрэгтэй байхгүй юу? Уран зургийг яаж одоо харж ойлгож мэдрэх ёстой юм бэ? Цаашлаад монголчууд маань өөрсдөө за зураг урлын ямар өв соёлтой байсан бэ гэдэг энэ сайхан сэдвийн хүрээнд Богинохон ч гэсэн бидэрт мэдээлэл өгсөнд маш их баярлалаа. Баярлалаа та бүхэнд. Ажлын амжилт хүсье. Үзэгчтэй соёл эрдэнэ хөтөлбөр үргэлжилж байна. За Тун саяхан Чингис хаан музейд орчин цагийн уран бүтээлчдийн сэтгэлгээ цаашлаад монголчуудын өв соёлыг илэрхийлэн илтгэсэн нэгэн сайхан үзэсгэлэн гарсан. Тиймээс бид уг үзэсгэлэнг одоо бүтээлсэн уран бүтээлчдийн студидтэй урьсан байгаа юм. Та бүхэндээ өчигмийн төргий. Өчигмийн төргий баярлалаа. Уг үзэсгэлэнг маань Монгол Герман хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн нойр зориулан гаргасан гэж 2024 онд Монгол Германы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн болсон байж байгаа. Бид нар ерөнхийдөө Монгол Германы одоо уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг. За ялангуяа одоо Монголын нүүдлийн соёл тийм ээ. За монголчуудын маань түүх, өв соёлыг орчин үеийн хэллэгээр тийм ээ орчин үеийн урлагтай холбосон энэ одоо салбар хоорондын хамтын ажиллагааг одоо энэ тусгай юм үзэсгэлэн хийх санаа бол анх 2019 онд гарч ирсэн байж байгаа. Яагаад Герман Монголын хоёрын хооронд гэж вэ гэхээр 1921 оноос 1986 онд ажиж амьдарч байсан Герман гаралтай одоо олон улсад нэрд гарсан уран бүтээлч Йозеф Бойс гэж байдаг. За энэхүү уран бүтээлч маань дэлхийн урлагийн одоо салбарт өөрийн байр суурьгаа илтгэхдээ одоо бүтээл туйрвлын агуулга, концепт, за материалын сонголтын дээрээ бол одоо манай Монголын тийм ээ түүх одоо материалуудыг энэ маш их одоо төлхөө хэрэглэж өөрийн байр суурьаа бас одоо дэлхийн урлагийн тавцан дээр бий болгосон уран бүтээлчтэй хөгжилтэй энэ барууны улсуудаа ирээдүйд та бүхний оршин тогтнох суурьчин тэр тийм ээ дорны соёл дээр байна шүү. Тийм ээ. Юу вэ гэхээр ялангуяа бидний одоо хэлээд байдаг энэ нүүдэлчдийн аж ахуй хоцрогдсон гэж үзээд байдаг энэ одоо улс орон иргэдийн энэ соёл маань, өв соёл маань та бүгдийг ирээдүйд аврах одоо гаргалгаач нь болно шүү гэж хаа байсан 1960 70 80-аад онд болвол уран бүтээлчийн хүрээнд бол хийж байсан. Яагаад одоо энэ уран бүтээлчийн суурь дээр тийм ээ суурийг аваад энэ концепт айдиага одоо санааг аваад ингээд энэ үзэсгэлэнгийн бүрийг бий болгож байгаа гэхээр монголчууд бид нар маань одоогийн манай орчин цагийн уран бүтээлчд маань бас л орчин цагийн нүүдэлчд маань байгаа шүү дээ. Нүүгээд явлаа гэхэд хизээч буурэ бид нар одоо хогшоо одоо хайдуу заавал цэвэрлэж бай. Эргээд нөгөө байсан буур маань эргэж байгаль маань одоо сэргээгдэх энэ бүх нөхцөл бий болгодог шүү дээ. Тэгэхээр энэ бүгдийг маань хараад ингээд за дээрэс нь монголчуудын өөрсдийн философи байна манай тийм альва уул ус тэ хавтайгаа хүндэтгэлтэй хандж хүн шиг та нар ярьж хэрцдэг юм байна гэж. Энэ соёл маань бас манай одоо Германы кураторын буюу уран бүтээлчдийн сонирхлыг маш их татаж ирсэн. Германы Kunsthalle Düsseldorf буюу одоо орчин үеийн урлагийн музейн захирал, урлагийн түүхч, судлаач, менежер доктор Грегор Янсныг одоо Монгол улснаа анх үрийг авчирч байсан. За энэхүү уран бүтээлч маань тухайн жилд 2018 онд Шанхай хотноо Today's Museum дээр одоо Йозеф Бойс болон дэлхийд нэрд гарсан Намжун Пайкс энэ хоёр уран бүтээлчийн үзэсгэлэн кураторлж ирсэн. За бид нар энэхүү уран бүтээлч одоо энэхүү куратораа Монголд ураад за бид нар Монголын түүх өв соёлыг бид нар орчин үеийн урлагтай одоо нийлүүлэн хамтран хэрхэн одоо бас олон улсад танилцуулах боломж байх вэ гэдэг талаар бид нар хэлэлцсэн. Ингээд бид нар 2022 онд бол нэгснэ бэлтгэл ажилдаа орон Kunsthalle Düsseldorft буюу одоо энэ Германд 24 онд мөн одоо Монгол улстай хийя гэдэг гурван байгууллагын хамтарсан одоо нэг ажиллагаа болсон. Энэхүү үзэсгэлэн ер нь надад яагаад ийм сонирхолтой илүү их ингэж миний анхаарлыг гэдэг юм уу тийм ээ татаж та бүхэндээ холбогдсон юм бэ гэх юм бол яг энэ одоо бидний үзэгчд маань бас харж байгаа тийм ээ энэхүү занглаа бичиг
За үүнийгээ тойрсон бүжигтэй, өөрийн гэсэн дуутай. Тэгээ бүхэл бүтэн ийм одоо том ийм цогцоороо зүйл гэж харагдаад байгаа юм л да. Тэгэхээр бас уран бүтээлчдээс асууя тийм ээ. Та хоёр маань яг ямар чиглэлээр бас түлхүү уран бүтээлээ тойрвдгүү яг одоо энэ үзэсгэлэндээ зориулж ямар шинжилтийг ямар зүйлийг бас илүүтэй хийх гэж гаргаж ирсэн бэ? Сойсын дүрслэг урлагийн арьсан урлагийн ангийг би төгссөн байгаа. Уран бүтээл сарангуйтайгаа 2022 оноос эхлүүлээд одоо энэ бүтээлийг бид хоёр хийя гэд судалгаа хийж явсан байгаа. Тэгээд 2024 онд одоо куратор оюунтай ягчийнхаа одоо хүслээр бид энэ бүтээл рүү оролцоод тэгээд 2024 онд Нордт Германы Нордтад бид нэр занглан бичгээр оролцсон байдгийг. Одоо тухайлбал энд харагдаж байгаа бүтээл маань ямар утга учиртай? За манай бүтээл болохоор Тэнгэрийн цагтал гэд нэртэй. Тэнгэр шүтлэг гэдэг гарна тэрнийг хаана байдیں۔ Тэг бүгд мэддэггүй шүү дээ. Яг тэр шүтлэгтэй яаж харилцаад идэв, юугаар харилцаад идэв гэдгийг судлаад орчин үеийн урлаг дээр гаргаж ирсэн. Тэгээ манай бүтээл дээр юм 3 дүрсэн дээр бичигдэж байгаа. Дугуй байгаа, гурвалжин байгаа, дөрвөлжин гэдэг. Яг бидний болон дэлхийн хүн төрөлхтний соёлд эдгээр дүрсүүд маань анхдагч дүрсүүд буюу асар том агуулгатай дүрсүүд байдаг. Тэгээд энэ дүрсүүдийн агуулгыг нь хүмүүст ярьж өгөөд за одоо гурвалжин гэхэд л маш их эрч хүчийг те асар их хурдыг бэлэгддэг гэл ингээл та энэ дээр ямар үг хүчмээр байна. Тэгээ манай бүтээл чинь Тэнгэрийн цагтал гэ бүгдээрээ Тэнгэр цагтал илгээ гэдэг нэг мессежийг өгсөн. Тэгээд тэгэнгүүт хүмүүсийн гаргаж байгаа тэр одоо харилцаж оролцож байгаа тэр мэдрэмж уран бүтээлчдийн багт үнэхээр сонирхолтой байсан. Манай бүтээл маань өөрөө галын дүл хэлбэртэй. Тэгээ бид нар чинь яг галаа маш их дээдэлдэг галын соёл гэж одоо нүүдэлчин ард түмний хамгийн том соёл байгаа. Залуучуудад бүр л алсраад байгаа юм шиг энэ мэдрэмжийг уг бүтээлээрээ гал маань ийм амьд юм те одоо дотор нь зөндөө олон юм байж болно. Хүн ороод үзэж болно гэдэг мэдрэмжийг өгөхийн тулд илүү том хэмжээтэй эсгий галын дүл хийгээд тэдгээр дээрээ хүмүүсийн цагтлыг бичиж өгсөн. Яг энэ бүтээлүүдийг бас хүүхдүүдэд зааж өгч хамтдаа бичсэн гэдэг чинь шүү дээ. Ер нь тухайн тэр сурж байгаа хүмүүс маань, залуучууд маань, хүүхд багчууд маань яаж хүлээж авч байна? Залуучууд ер нь 10 жилийн хүүхдүүд болон тийм ер нь бол бүх насны хүмүүс бол энийг аягүй сонирхож байгаа. Одоо эртний бид нар нөгөө занглаан бичгийг тэр чигээр нь ингээд нөгөө хүүхдүүдэд ч ингээд таниулахад жоохон ойлгохгүй байх магадлал өндөртэй байхгүй. Тэгэхээр орчин үед нь яаж оруулах вэ тийм энийг одоо хэрэглээнд нь одоо оруулаад өгвөл хүмүүс яаж хүлээж авах вэ гэдэг утгаар нь сонирхолтой байдлаар нь бид нар зааж өгсөн байхгүй. Тэгсэн чинь хүүхдүүдийн нөгөө санаанууд их хөөрхөн санаанууд их гарч ирсэн. Яг занглаан бичгийг эмгэн дээр байж болохгүй гэж. Чи энийг уншиж чадвал тэг би чамд зөвшөөрье гэдэг ч юм уу. Томчуудын хувьд бол яаж ийм вэхээр илүү нөгөө далаацтай одоо юу гэдэг нь Монгол улсын төлөө одоо юу санаа зовж байгаа нь илт харагдчихсэн. Тэгээд бичиж байгаа өгнүүд нь бол бас яг тийм байсан. Одоо тусгаар Монгол гэдэг ч юм уу те. Хүүхдүүд бол ихэвчлэн одоо хүч те аим одоо намайг титэг гэдэг ч юм уу тийм дандаа нэг тооч бүгд тодорхой өгнүүдийг аявс их бичижсэн. Одоо итгэлээсээ харин бас асуумаар байна л да тийм ээ. Энэхүү бүтээлийг бас харчаад хөгжмийн ямар хэл гэдэг ч юм уу ямар одоо илэрхийллийг төлхөөтэй гаргая гэж бодов. Би яг бүтээлээ хараагүй хөгжмөө гэж ихсэн л дээ. Тийм үү. Ерөнхий санаа утгын ч юм уу те окей болгоно төсөөлөл. Тэгээд болох хэвээр юм тэгэл болсон л юм шиг санагдсан. Германд бас үзэсгэлэнгийнхэн талаар сонссон. Тэрэн дээр болонгууд Тэнгэрээс доошо буулгаж ирсэн гэсэн захиад загтлын талаар л би асуусан. Тэгээ энэ удаагийнх нь болонгууд загтлаа дээшээ явуулна. Тэгэхээр аль болох хөнгөн регистртэй, хөнгөн имэлтэй тийм аяг байхгүй болох гэж хэлсэн. Ер нь би электроник суурьтай байхгүй электроник хөгжмийн суурьтай. Тэгэхээр илүү одоо экспериментал хөгжим болохоор иймэрхүү арттай зогцсон баха. Задлаад бүтээлийг одоо би хөгжмийг ингээд шууд задлууд харуулж чадахгүй болохоор ингээд тайлбарч чадахгүй байна л та. Бүжиг маань ч гэсэн яг тухайн тэр одоо акшнд яг тэр хөгжмөө сонсоо шууд ингээд гарсан гэсэн үг байна тийм ээ өөрөө. Тухайн акшн үе дээрээ уран бүтээлч маань ямар мэдрэмж авч байна сонсоод энэ маань юу гэхээр 5 мэдрэхүүгээрээ за бүр 6 мэдрэхүүч гэж байна. Тэгээ 6 дахь мэдрэхүүгээрээ үртэл мэдрээд хөдөлгөөнөөр гаргах. Нөгөөтэйгөр юу гэхээр энэхүү бүтээлийн бас нэг онцлог нь бид нар яагаад энэ үзэсгэлэнтэй хамруулсан бэ гэхээр үзэгчдийн оролцоог бас хамарсан. Үзэгчд маань юу гэхээр өөрсдөө энэ уран бүтээлийг бас уран бүтээлчтэй хамтран өөрсдийн оролцоогоор хамтдаа бүтээж байгаа гэдэг бас онцлог.
өв соёлоо өвлүүлэн үлдээж байна, танин мэдүүлж байна. За мөн дээрэс нь орчин үеийн урлагтайгаа хэрхэн яаж хосуулах өнөөдөр залуучууд маань хүүхэд багшууд маань ямар хөгжим сонсож байгаа лээ, ямар дүр төрслийг илүүтэйг анхаарч байна гэдэг тийм ээ судалгааны юм явсан байна. Дээрээс нь олон улсад энэ одоо сайхан бүтээлээ, энэ зангилаа бичиг бол бидний ийм өвөг дээдсээс ингэж уламжлагдаж ирсэн юм шүү. Тэр тооны билэгдэл нь ямар утгатай байд юм бэ гэдэг юм уу тийм ээ. Монголчууд өөрсдөө энэ оюун бодол, энэ сэтгэлгээний хувьд ямар агуу гайхамшигтай ийм өвийг өнөөдөр бидэнд үлдээсэн бэ гэдгийг өнөөдөр ингэж олон түмэнд танин мэдүүлсэн байна шүү дээ. За яг энэ болохоор Чингис хааны сая бид нар 12 сард Чингисийн музей дээр гаргахтаа Чингис хааны тамган дээр бидний мэддэг одоо үг байдаг шүү дээ тий. Яг тэрийг тамган дээр хүүгийг нь зангилаан бичгээр бичсэн. Тэгээ зангилаан бичиг маань өөрөө яг монгол бичигтэй айгүй адилхан. Одоо ингээд та нар харахаар угаасаа л яг за нэрээ яг тэр шүү дээ ингээ хармаар ингээ харуулах юм бол за энэ мөнх тэнгэрийн хүчин дор Далай хааны зарлаг гэдэг одоо яг нөгөө бидний мэддэг улаан одоо Чингис хааны тэрийг бид нар яг нээлт хийхдээ зориулж энийг бичсэн. Ярьсаа зөвлөрүүлж яж бас ингэж одоо тийм зөвлөрүүлж бичээд тэгээд ингээд яг хатаач одоо юу гэдэг технологийн дагуу хатааж энийг хийдэг. Тэгээд зангилаан бичгээ нөгөө нэг Германд гаргаад яхад охиныхон бүсэн дээр бид нар одоо 1-9 тонны ерөөлүүдийг өнгийн одоо нөгөө нэг дааван материалаар бичсэн байсан. Энэ маань үнэхээр сонирхолтой маш гоё харагдчихсэн. Дээрээс нь тэнд бас ялгаагүй ая яваад бүжиг яваад яг нөө орчинд нь орж үзээд дууссаны дараа хүмүүс инсталляц бүтээл дотор маань орж танилцаад бочилж гараад энэ бүр нэг шал өөр мэдрэмж өгөөд байна гэдэг үгийг хэлжсэн бол Монголд бол дэлгэхэд 2-3 хүн айгүй сүрдчихсэн. Та ингээ ороод үзчихээ гэдгсэн чи үгүй мэдгүй ингээ гал дотор орно гэж бодохоор л нэг тийм юм. Тэгэхээр тэр хоёр үзэгчдийн нөгөө соёлын ялгаа тэн дээр айгүй харагдчихсэн гэж хэлж болно. Энэ өөрөө ингээ даавуугаар битсэн ч гэсэндээ айгүй орчин үеийн харагдд юм билээ. Тэр 10 жилийн хүүхдүүдэд бид нар зааж байхад тэр хүүхдүүдээс баг эргээс суралцаад байгаа байхгүй. Хөөх бүсэн дээрээ ингээ үг бичээд юм зүчмэр юм биш үү гэл огтуд. Тэнгууд одоо юу гэдэг өв соёлоо бид нар түгээх гэж л байгаа бол чи хаанч очиж тэгж очиж болохгүй ингэж очиж болохгүй гэл нэг амар юм ёс заяг хэлхийнхээ оронд яа тийм бэ гоё штэ чи яг тэгээ биччих бүсчин гоё штэ тий бүсэн дээр очиж эмгэн дээр ч гэсэн ингээд нөгөө тэдний сэтгэлгээг дэмжиж өгөх юм бол энэ маань илүү олон нийтэд хүрэх юм болов бусдад түгээх гээд байгаагийн нэг зорилго болох болов гэж бас бодсон. Дүрслэх хурлын одоо энэ олон төрөлөө шүү дээ дүрслэх хурлыг дотор. Энэ болгон чинь ер нь бол одоо хүн болгон л ярьдаг шүү дээ. Ямар нэг орчуулга шаардлагагүй тийм ээ. Дэлхийн айлч ус үндэстэнд одоо очиод ингээд тэр бүтээлээ тэр хөгжмийн бүтээлээ ингээд сонсох гээд бол бүгд ойлгоно. Өөртөө мэдрэмж төрдөг. Тэгэхээр үүнд бол ийм хэмжээ хязгаар хязгаарлаад байх зүйл бас нэг талаас байхгүй. Нөгөө талаас энэ хязгаарж болохгүй маа гэд хит өөрсдийнхөө бас ингэж эвдээд ээж болохгүй. Тодорхой хэмжээний тэр нэг суур уламжлал дээр тулгуурлаад өнөөдөр бид нар тэрийг харин цааш нь яаж илүү их түгээх вэ гэдэг дээр илүү их анхаардаг болов гэж бодож байна. Өнөөдөр эдгээр бүтээлийг хараад надад бас тийм мэдрэмж төрлөө л доо. Ингээд студид маань цаг заваа зориулан хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Маш олон сайхан уран бүтээлийг Монголынхаа өв соёлыг дэлхийн өнцөг булан бүрт очиж сурчлан таниулж тийм ээ таниавч ч гэсэн энэ олон сайхан уран бүтээлчдийгээ энэ сайхан холбох гүүр нь болж олон жил яваарай гэж хүсэж байна. Баярлалаа. За баярлалаа. Соёл эрдэнэ хөтөлбөртэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн шинэ дугаараар эргээд уулзцгаая. Түр баяртай үзэгчтэй.